шижин хоолон байлаа. Яа. Нэг юм байлаа. Яа гэг оролцож байгаа анхнаар оролцож. Одоо би юм ярьж чадахгүй шүү дээ уулаа. Яа хоолгоор хоолтой авах хүсэлгүй болчихлоо. What the За сайн байцгаана уу? Hot Dog 3 дахь үйлрэл зочноор Өөрийгөө хэлэх юм уу? Англи үрлээ. хүү ямар маягтай сая ерөөс ийм ярихгүй. За англианы өөрийгөө нэг товчхон танилцуулж. За намайг англиун гэдэг. Тэгээ ер нь сүүлийн 2 жил контент хийгээд хүмүүс гайгүй мэддэг болсон баха гэж бодож байна. Контентийг базаад гэдэг. Бүгдийг нэгээ бүлэнд нь оролцоод явуулсан. Яг хүмүүсээ мэддэг ч гэж магадгүй мэддэг ч гэж магадгүй. Англиун анх тэр нэг намайг сонгооч гэдэг. Монгол телевизээ тэр нэг одоо болцооны шоу гэх юм уу те. Тэр шоунаас бол гарч ирж исэн. Тэн дээр бол нэг юм Wonder Woman явцтай гарч ирж исэн юм. Би тэрэн дээр зүгээр юу тэн дээр би нэг юм хайраа олох гэж бол орж байгаагүй. Би угаасаа нэг хүүхэд ахаасаа л юм контент хийх мөрөөдөлтэй юу гэдэг тийм жүжигчин болох мөрөөдөлтэй тийм хүүхдээсэн баггүй. Гэтэ нэг гэрийнх маань дэмжээгүй. Тэгээд тийм ч юм уу ингээд амар их юмд ингэж нэг оролцдог тийм хүүхдээсэн. Тэгэл тэр үед ингээд хамгийн юм вайрал болж исэн ганц нэвтрүүлэг нь тэр байсан юм болов уу? Тэгээд миний орох боломжтой. Тэгээд би зүгээр тийшээ орж хүмүүс жоохон танигдах гэж л орж исэн. Тэрнээс биш нэг амар 18-тай хайраа хайх гал нэг орсон юм бол байхгүй. Нэр хүндээ араас гэсэн үг. Нэр хүнд бол биш. Зүгээр л би юм гоё юм хийдэг хүн болмоор байсан аахгүй. Тэгээ би бүр типи топ гэх газар л хүртэл намайг жүжигчнэр ах уу гэж биччихсэн. Даанч тий намайг аваагүй л дээ. Тэгээ өдий бол ийм хүн болсон биш үү? Типи топийн. Одоо байхгүй тий. Хаач танах авсан бол одоо байж ах ч гэсэн л яаж. Хамтдаа зүгээр тийм мөрөөдөлтэй хөхтэйсэн үү? Тий. За. За ерөнхийдөө бол манай нэвтрүүлэг бол тэгээд манай ч гэжтэй миний л гэж юм да ер нь л. Миний нэвтрүүлэг бол юу? Хамаагүй зөө. Хойлоо нэг гоё нээлттэй юм ярина. Тэгээд пиццанууд маань байна. Тэгээд пиццаатын пиццанууд маань байна. Одоо яг хойлоо хамаагүй аваад идчих болно. За энэ болохоор миний хамгийн дуртай нь Тортой гэсэн. За тэгээд болохоор миний хамгийн дуртай нь торт үзсэн шүү дээ. Аль болох тийм надад нэг юм чихэрлэг ч юм уу тиймэрхүү яг авднал арай таалагдтыг. За бас дашинд дурдуулж хэлэхэд бол нэг гоё урамшуулал явж байгаа. Би даа нэртэй урамшууллаа. Тэгээд би энэ урамшуулал нь болохоор яг яадаг вэ гэхээр ер нь бол өмнө нь бол нөгөө нэг 777 гэж байсан шүү дээ. Тэрнтэй ер нь бол зарчмууд ер нь адилхан заяа. Эхнийхэн пиццаг үндсүүнээр нь авангуутлаа дараагийн 2 дахь болон 3 дахь пиццагаа 50% хямдралтай авах боломжтой. Би даа урамшуулал маань явж байгаа шүү. За, эд хүчээ альнаас нь авах уу? Би тэрнээс. Хүнээс үү? За. Яг би шууд авах уу? Өөр авах уу? Өөр аваад уу? Миний гарнаас идэг. За. Зүгээр төхөө. Олон юм яриад байгаа. Битүүрч байгаа нэг юу л да. За тэр талаар гоё ярина заяа. Тэрш нөхөө юу л тааж. Өнөөдөр нөгөө жоо сандралтай. За маа. За баярлалаа. Тэгээ би энэ дуртайгаас л хийдэй дөө. Одоо яг хожиж шүү зөө. Сара. За гэвцээр би унтаа. Таачиж. Би даахгүй. Би даахгүй. Оо. Одоо харин би дай. Би дай урамшуул гэлээ. Эхний пиццагаа үндсүүнээр аваад 2 болон 3 дахь дунд хэмжээтэй пиццагаа 50% хөнгөлөлтөө үнээр аваарай. Би даахгүй нэ. Pizza Hut. Тэр ер нь бол 30 гарчаад хоёлоо сингл байвал Чи одоо утахгүй 30 үрлээ. 30 гарчаа хоёлоо сингл байвал хоёлоо хамт суун шүү заяа гэд ярьсан юм бэ? Хамт суунж байгаа. Би ч юм авд сунаа гэд. Акнад хэлчихсэн. За, амт бол амар хон. Яг стандартын дагуу амт байгаас тийм. Илүү төдөө юм бол байхгүй. Илүү төд. Ойрд идээгүү гоё. Ер нь бол пицца хэр иддэг үү гэдэг автамж нь. Пицца чи ер нь тэгэл нэг холуулаа байхад идэхэд амар тохиромжтой байгаа ч тийм. Тэгэл нэг ажлын газрынхантайгаа эсвэл найзуудаараа бөөнөрө цугларч моглохоор амар их захиалж иддэг. Одоо жишээ нөгөө нэг энэ саяны урамшууллаас би даа гэдэг. Энэ урамшуулалт төрөл чинь ажлын газрын хамт олнороо ч юм уу тий. Өөдөө яж хотол захиалаад идвэл амар үнийн дөөн дээр ч гэсэн энэ боломж юм байхгүй амар том даваа тал болж байгаа. Тэгээ ганцхан нөгөө нэг бас пицца биш нөгөө өөр бүтээгдэхүүнүүд цуг гардаг болохоор
Ойр тэгэл юу гэдэг вэ? Ойр ажиллаа хийгээл Аха. тэгээ сүүлд нөгөө пүү ахтай цуг подкаст хийж байгаа. Тэгэл нэг тиймэрхүү л өнгөрч байна. Анкаг бол яг би анкаг хэлээ сурчиж байна. Бид хоёр чинь их сургуульд найзалдаг. Яг их сургуульд яг нэг мэддэг байсан хүмүүс тэгээд анка гэсэн. Одоо яг нэрийг нь хэлэх гэхээр англиун бол юу сангуудын их сургуулийг төгссөн те. Бизнесийн удирдлага гэдэг мэрэгчлээ. Ер нь бол угаасаа нэг тийм маркетинг ч юм уу те. Тэр талтаа бол бас юм мэддэг. Тэрнийхэн дагуу өөрөө бас хийдэг тийм хүн байгаа даа. А тухайн үед бол бид хоёр яг найзалдаг байсан. Тэгээд ах яг чи яг найз гэж эхлэв. Ах тийм хоо. Ах бид хоёр яг найз гэж бол эхлэегүй маа. Нэг тийм жоохон шаархлын юм бол байсан. Тэгээ яг болж үтэй үтэй болж исэн юм дөө тэгэл. Тэгээ ялчгүй тэгэл найзлахаар л болсон доо гэж хэлсэн. Юу гэдэг. Яачгүй тэгэж мэгэж гэсэн. Яад гэдэг өмнө нь хэлээ угаасаа. Аргагүй их юм те. Арай өөр бэ гэж үзээ болоогүй тэгээд одоо тийм байх гэж чадаагүй юм шат найзлаа доо гэл тэгэл найзлсан шүү дээ. Болгүй. Тэгээ амар хөөрхөн ах шүү дээ. Ерөөс хийж ин царай бодоо гэж хэлээ. Ягц би одоо бүр ингэ сүлдээ нэвтрүүлгийнхаа нөгөө юуг нь ойлгох концепт би өөрөө ойлгох болчлоо ингээл. Чи бүр өөрөө шаруулсаар гадуусан. Хүн дуудаал нөгөө хүндээ ингэ шаалуулаад хэлгүүсээр байгаа. Тийм болсон. Одоо хүмүүс хүртэл тэрэнд нээр баясаад байгаа байхгүй. Чин цаага жоох ингэж тэгээд гэх. Тийм байна да. За. Яг хувь хүн зүгээс нь бол бас асуултууд бол асуу гэж бодож байна. Хүмүүс бас яг тэрийг мэдэхгүй шүү дээ. Анка одоо ингэж одоо амар санаагийнхан тэр контентууд гэх юм уу тэр нь ингээд дандаа нэг юм зохиолтой скриптед нэг дүрд орж явжсэн тийм дүр гаргаж бол ажиллаж исэн те. Өнөөс бол яг уг хүний нөө сайн мэдэхгүй байх. Ер нь бол их галзуу нээлттэй. Тэгээ би яг ихэндээ амар эмхтэй хүн талаас нь хавдаг байж байгаа сүултээ бол тийм эмхтэй хүн талаас нь харах гэж харж тавилж юм дөө тийм бүр тийм найзууд бол болж явсан. Тэгээ сүүлийн үед найзалж байгаа. Тэгээ. За. Ака чи өөрийнхөө амьдралаар заяа. Яг өдөө хүртэл одоо туулсан энэ амьдралаар яг ингээд ном бичиж байгаа заяа. Тэгээ яг тэр ном бичиж байгаа бол чи тэр номныхоо одоо гарчгийн яг юу гэж хөөсөн бэ? Номны гарчиг аа. Тий. Одоо тэр нөө зохиолынхон тэр одоо өөрийнхөө тэр номныхон гарчгийг. Йоо ямар хэцүү асуулт вэ? Ямар хэцүү гэж байна. Хамгийн ингээ асуултаас эхэлсэн. Ингээд байхгүй. Одоо ингээл би асуултаа асууж чад нөгөө одоо манай оролцогчд нь бодож байгаа өөрөө бас ингээд заас ярьж идэ гэж. Одоо миний хувьд бол адлын явдалтай өнгөрүүлсэн өдрүүд арай урт юм уу? Одоо юу гэх юм? Тийм үү хүчтэй таа. Амьдралтай танилцсан 20 жил. Цаашдаа бас авал те. Үгүй одоо юу гэдэг зээл. Яг 20 хүртлээ яг юмнуудыг яг нөө ойлгож аваад тэгээд тэрнээсээ хойшоо яг яаж амьдрахаа чиглүүлж байгаа гэх юм уу? 20 хүртлээ одоо юмыг таньж штэ. Ийм хүмүүс байд юм байна. Ийм хүмүүстэй нөхөрлөж ийм одоо энэ хүмүүс ийм зан гаргаж болд юм байна гэдэг юмнуудыг ч юм уу те. Тэгээд сургуулаа төгсөж ийн ажлын байран дээр гардаг ч юм уу ингээд юмнуудыг яг таньж авчаад тэгээд 20 наснаас хойшоогоо яг за яг иймэрхүү жимээр ийм хүмүүстэй найзлаад ингэж амьдрахад болох юм байна гэж би зүгээр сая бодлоо. Тэгээд ийм учраас зүгээр амьдралтай танилцсан 20 жил гэж нэрлүүл ямар вдэ гэж зүгээр сая санаа гаргалаа. Энд ихтэй бас нөө энд тийм подкаст нэвтрүүлэлт авсаар амар боловсон ярьдаг болчихжээ. Ямар суулг байхгүй ингэж бодож байна би тэгэж. Үндэсний телевиз нэвтрүүлэг биш үү? Нээлттэй хамаагүй явж болно шүү дээ. За. Яг ингэж чиний сонирхож байгаа одоо нөө эсрэг хүсний хүн байгаа заа. Одоо хин чи хамаагүй. Тэгээд мэдээж яг нөгөө хүний ингэж инээлэх гэдэг чинь бас нэг тийм амар том point болд нь шүү дээ. Чи тэгж боддог уу? Би бол тэгж боддог байхгүй одоо жишээ нь. Аль болох ингээл инээж байгааг нь хараад ч юм уу те. Чиний бол яг одоо эсрэг хүний яг инээлхийн тулд тэг хийдэг хамгийн амар тийм хак. Тэр чадвар чи яг юу вэ? Инээдтэй юмэр хуу эсвэл ингээд аль болох өөрөө юм инээдтэй байдаг ч юм уу. Эсвэл очоо шүү гэж ичдэг юм уу? Яа тий. Инээдтэй юм л ярих штэ. Миний уусаа ярих чадвар амар сайн гэж би боддог. Гэхдээ яг хуу тийм албаны яриа бол биш. Зүгээр юм энгийн хүнтэй ингээ нөгөө амархан яриа өрнүүлж чаддаг төрлийн хүн гэж би боддог байхгүй өөрийгөө. Нэг хүнтэй бас юм ярих гад нэг ухаж гаргаж чаддгүй тийм төрлийн хүмүүс байдаг штэ. За тий. Тийм биш би яг юм амархан бас юм яриа өрнүүлж чаддаг хүн гэж боддог учраас тэгээ тийм хүнтэйгээ таарчих юм бол амар фан штэ. Маш хөвчлөлтэй. Тэгэл найрах гал үзүүлэх гэсэн үг штэ. Найр найрах гэдэг штэ хоёлаа.
Эртөө найраад байгаа мó би. Тэг хамаагүй юм яриад юм. Тэгэл юу н өөрийнхөө л байчдээ шүү дээ. Зүр шууд ингээл яриад явчихдээ шүү дээ. Тийм. Тэгэл яг зүр олон одоо юу гэдэг юм давтагдсан сонсож байсан зүйл гэх юм бол миний яг юм өөрийнхөө байгаа занд маань татагдаж байсан гэж хэлжсэн тийм л юм байна. Олон хүнээс сонссон гэдэг чинь зөвөр л хүмүүс хэлж байгаа нь өстэй тий. Түүнээс олон хүнтэй бол харьцсан гэсэн үг биш үстэй. Олон хүнтэй бас харьцсан ч байж болно. Гэтэ тэр чинь харьцсан гэдэг чинь бас за тий. Харилцаа шүү дээ. Хүн ч бас өдөр тутамдаа байнга л харилцаанд орол явж байгаа шүү. Тий. Найзууд нь ч тэгж ч болно шүү дээ тий. Найзууд бол намайг ингээл юмыг амар нүдэн тарагдтал ярьдаг мардаг гэл тэгдэм. Тэгэл тэр нь маань бас ийм давуу тал юм болов уу? Ер нь бол наад чадвараа чи яаж сурсан гэж боддог уу? Харин яг саяны хэлсэн шиг л нөө багасаа л жүжигчин болох мөрөөдөлтэй контент ч юм уу ийм телевизийн юмд орох хүсэлтэй байсан. Дийлцсэн хүн болох гэсэн үг шүү дээ ер нь бол тий. Тэгээд би яг хүүхд тахта хүүхдийн ордны дугууланд явдаг байсан. Нөө жүжигчний. Дид чинь бас нөө амар олон төрлийн юм хийдэг шүү дээ. Жүжиглэн, дуулан, сургууль. Тэгээд бас амар хөөрхөн юм хэлэхэд би яг энэс нэг хичтгүүн л дээ. Филологийн найзуудад явдаг гэсэн аахгүй юу? Тэгээд яг адтай жаалуудад тоглонгоо алдаад байсан. Тэр ч яалч тэр үед мөрөөдлөөс би ч боддог байсан. Тэгээ нөгөө нэг тэр ч эхнийх дээр нь чадаагүй. Хоёр дахь нь орсон шүү дээ. Тэгэл нөгөө хоёрдугаар ангийн сонгуул шалгаруулалт их шиг юм би ч заас нэрэж ороод үздэг ч юм билүү. Тэр бас хүүхдийн бодол байсан. Тэг яг тийм юмнаас л би арай юм нөө нээлттэй чөлөөтэй болж эхэлсэн. Хүмүүстэй арай юм илүү чөлөөтэй харьцаж сурсан болов уу гэж би бодоод байгаа. Аха. Чи ер нь бол оюутныхаа яг тэр 4 жилийг яг гой дүгнээд нэг үгээр хэлээч. Үгээр ч юм уу, үйлдвэр ч юм уу те. Чанд яг ямар хуу санагдчих, ямар зүйл ингэ сургаж өгөө. Юу яг ухаарч авав те. Одоо яг намайг гэрийнхэн свест оруулаагүйгээ хэлсэн шүү дээ. Тэгээд би яг санхуд ингээд ер нь гэрийнхнийхээ санал хүсэлтээр ингээд орж исэн. Тэгэл яг эхний жил бол та нар ингээд намайг ингэсэн биз дээ, тэгсэн биз дээ гэж нэг гомдлох юм бол байсан. Тэгтээ сургуулаа төгсөхдөө би бол сургуульдаа бүр амар хайртай болоод төгсөж ирсэн. Яг тэгвэл миний амьдралын бүр хамгийн гоё дурсамжууд яг их сургуулийн он жилүүдтэй өнгөрсөн байдаг байхгүй. Тэр үед бас би маш олон гоё хүмүүстэй танилцсан, зөндөө олон гоё найзуудтай болсон. Одоо хүртэл заримтай нь ингээд найзлаад явж байгаа. Заримтай нь одоо ингээд ажлын шугамар уулзаад явж гин. Тэгэхээр ер нь бол алдаатай, оноотой амар гоё байсан л гэж хэлж болно. Тэгээ нилээн ер нь сайхан дурсамжуудын нэг оюутнаас бол би их сургууль 2 жил нь карантин. Тийм шүү дээ. Яг карантины үеих шүү дээ бид дэжээс. Тийм. Яг нөгөө оюутны бас тэр төгсөлт тий тэр гоё мэдрэмж бол яг байж мэдэрч чадаагүй өнгөрцсөн байна. Чамд байхгүй, надад байгаа. Надад байхгүй. За би яг тэр үе сайнаас ч байсан уу? Яг тэр үе. Тий. Байсан. Чад энэ одоо би найзаа л гэж бодоо яваад тийм чи юу бодоод яваад идэх байсан ямар сайн. Би бүр шал өөрөө бодсон. Тэр түрүү сонсоод байсан чи юу гэдэг байна юм. Хайртай байсан гэж. Гэхдээ яг хөө тэгээ боломж нь бүрчүүл тухайн үед үерхүүл гэж бодож байсан. Үерхүүл яг үерхчий гайгүй хөөрхөх юм байна да гэдээс. Боддог нь бас боддоос би яаж ч нөө зэрэг мэрэгт явцсан юм аа. Тэгээд бас жоохон хөндөрөөд. Хөө тийм. Тэгээ жоохон 3 дахь курстэй халзан юм өрөөд ирсэн чинь тэгээ жоохон тоогдож магадахгүй болоод. Их тийм юм болгож болсон баха тэгээ. Одоо яах вэ тэгэл харамсахгүй шүү дээ тэгэл харамсдаг ч юм болоо. Да мэдгүй юм дгүй юу ч хэрэг солиороод. Тийм хүн байна тэгээ. Тийм хүн байна. Хитөө одоо хэлж дийдэг одоо. За. Хичээд байгаа юм байна. Гүй хэлээд нь штэ харин жоохон одоо айгу гайгүй сайн мэддэг хүн ороод ирсэн чинь жоохон сандрал бол байна. Мэддэг гэдэг нь яг арай илүү найзаас за болио энийг ярихгүй өөр нүдгээс солиорол. За. Хайр дурлал гэж нэг юм амар том юм байдаг шүү дээ. Тийм үү? Тэгээд одоо яг энэ асуудал дээр ярихад чи яг хамгийн сүүлд заяа. Хизээ яг ингээд хүнд тоогдохгүй одоо аниулаад ч юм уу те ямар нэгэн байдлаар ингээд тоогдоогоо өнгөрсөн. Хамгийн сүүлд хизээ тийм зүйл тохиолдов. Оюутан байхтай байдал юм байна та. Тэгээ оюутан байхтай яг хаягцсан. Оюутан байхтай янзын хаягцсан, секситл хаягцсан. Тэгээд яаси Яач оюутан тэгээд оюутан байхад бол тийм болно. Би их гайхал юм л да гол нь ийм хөрхөө өхөн байхад яаж байна.
яа. Үгүй би тэр хүний сонирхол нь биш юм эсвэл би тэр хүний хувьд нэг харизмгүй хүн санагдсан байж болно шүү дээ. Тэгэл за яах вэ? Яа надад бас тохирох хүн биш үү гэдэг бодсон. Гэтэ одоо бол би өстө харамсдаг. Эргэж барыг бүтээгүүдээ баярлдаг. Тийм үү. Бүтээгүүдээ баярлдаг. Яагаад тэгж бодож байгаа? Үгүй айгүй эвгүй болсон бэл. Тэр хүн нөө. Тэрнээс биш нэг тийм амар ингээл зүрх сэтгэлдээ ингэж бодож ингэж нэг тийм дурсаж явдаг хүн бол биш. Зүгээр хаягдсан хүн маань л тийм. Оюутан багт. Тэрнээс хойш бол тэгээд ер нь л яг ийм зүйл бол тохиолдог юу? Тэрнээс хойш ер нь хүний араас тэгэж нэг амар сайн мэн гэж явхаа болсон гэх юм. Тийм. Тийм шүү дээ. Надад бол яг хинэн төрүүлж ингэж нөгөө нэг сайнаа хэлж мэлээд ч юм уу те. Одоо эрэгтэй эмэгтэй хүүстэр яаж байгаа шүү дээ. Тэр нь нөгөө хүмүүс бол ингээд хвчлээ хамаагүй байдаг бас ингээд эмэгтэй төрүүлээд ингэж болдог юм болдог гэдэг. Гэтэ эрэгтэй хүн болгон тэгж боддог байхаа надтай адилхан одоо. Аль болох ингээд эмэгтэй нь ингээд төрүүл алхмаа хийгээд байвал жоохон тийм. Онцгой гэх юм шиг эсвэл димиг ч юм уу те. Юм шиг үлээ. Сонирхол гэж хэлэх нь ч бас яг ер нь бол тийм холбоотой. Тийм нэг Эртөө аль болох ингээд нөө өөрөө ингээд нөө хичээл зүтгэл гаргаад ч юм уу те өөрөө араас нь ингэж явж иж бас арай илүү одоо юу гэдэг юмны ард гарц ч юм уу гэх юм уу одоо чадчлаа гэдэг ч юм уу тэр бодолтой болтгол байх ч гэж угаасаа тэгдий. Угаасаа байглаасаа л эртөө хүмүүс яг ямар нэг юмны араас юм хөөдөг одоо хоббинд хүртэлтэй ан хийх ч юм уу эсвэл бол ийм тоглож моглох ч гэсэн бас нэг юмны ард гараад байна шүү дээ. Тэгж кайф авдаг юм ялдаг тийм ингэж. Ялсан мэдрэмж авч иж кайф авдаг учраас хамт байгаа эмэгтэйгээ ч гэсэн ингэж ямар нэгэн юмнаас ингэж хэцүү олж авах нь илүү гоё байдаг юм шиг байна лээ. Олон хүн дундаас ингэж өрсөлдөж ийсэг. Тэг би нэмэгтэйг өөрийн болгочлоо гэдгээрээ ингэж кайф авч ингэж улам тэр хүндээ дуртай хайртай болдог ч юм уу тэгж би зүгээр гадралсан. Тийм шүү дээ. Тэгэл цаашдаа хүртэл ингэж нөгөө нэг үерхлийнхаа явцдаа ч юм уу хайр дурлахаа явцдаа ингэж за би ийм хийж нүнийг ингэж өөрийн болгож авсан шүү гэдэг дээрээ арай илүү анхаараа те. За цаашдаа ингэ сайн бас сайн хүн байхгүй бол болохгүй юм биш шүү гэдэг ч юм уу. Одоо ингэ чиний зан чанар байгаа шүү дээ. Ингэ байгаа байдал ч юм уу. Чи яг энэ зүйлсүүд дээрээ тулгуурлаад өөртөө амар хөвгчлөлтэй никнейм ч юм уу те. Тэм хоч өгөө гэвэл Лов шүү дээ. яагаад лов гэдэг нэр би тэрийг пенал хөлөө юу хэлээд ирчихэ. Үгүй ээ зүгээр би ингээ инстаграмда нэр өгмөрөөс авахгүй юм. Тэгэл англиун гэж бичсэн чинь тэр нэрийг маань айл хэдийн нэггүй авчижээ. Тэгээ би яах вэ гэдэг амар олон юм оролдлого хийгээд болдгоо. Тэгэл би зүгээр ингээл англиу яа юу нэмэх үү гээл бодж удажсэн чинь яагаад ч юм сүүлийн тэр нэг хідэн орн нь нэг WA нэмсэн чинь луун босноо ингээ харсан чинь мангар эвтэг харагдаад болдгоо. Тэгэл би тэр англиуван гэлсэн чинь хүмүүс лув юм уу гээл тэгэл ягаад ч миний ингээл идэл чиргэлж байгаа юмнууд хүртэл нэг пенал үзэг мүзэг хүртэл луун болол тэгэл нэг тийм цанаасаа нэг тийм хочтой болол явцсан шүү. Тэгээ одоо тэр нэрэндээ бас айгүй дуртай. Тэгээд чи одоо бас тий оюутан байхдаас тэр байсан. Луун шиг луун пенал одоо юу гэх юм бэ? Луунтай төрөвчтэй, луунтай пеналтай, луунтай үзэгтэй тэгэл ер нь хамаг юм маань луун байсан юм дөө. Тийм. За луун юм. Гэтэ арай өөр хөгжилтэй гэвэл бас хамаагүй луун л юм шүү дээ тий. Яг асуулт нь юу байлаа? Никнейм. Яг өөрийнхөө зан гарашин дээр таарсан. Зан гарашинтай таарсан уу? Тийм. Одоо намайг бол жишээ нь одоо юу гэдэг чи одоо дэлтэгч гэдэг юм уу тий. Дэлчгэр шар. Яг хэрэгэлдэг энэ хэлжлээ тий. Дэлчгэр шар гэдэг ч юм уу тий. Тиймэрхүү. За Би бол чамд шууд нэгэ бодчлоо. муухай юм уу? Амар муухай. Юу юм? Монгол салавч. Яа, тэр чинь тэр яг салаач энэ тэр контенттэй. Монгол салавч. Би бол монгол салавч гэж хаачих. Үгүй ингээл намайг ингээл зохиол бичгээрэл яг л тэр ингээл тийм дүр даваажал зоочдөг заяа. Тэгээ уус яалчгүй би тэр дүр амар сайн гаргадаг байсан болохоос юм. Тийм, тийч бас дүр биш л дээ. Ер нь бол амьдралтай. За яг хөө бас төхнөө. Гэтэ манай хүн чи хайнг хүн шүү дээ. Ер нь бол хамаагүй. Хайнг бол биш. Хээгүү. Хайнг гэдэг чинь бас жоохон муухай үг. За уучлаарай буруу хэлжлээ. Би бол монгол салаавчлал гэж хэлэх юм байна. Одоо гэхдээ сүүлийн үед гаргаагүй. Сая харин чамруулыг гаргачихлаа. Сүүлийн үед ер нь гарахгүй амар гайгүй явжсэн чинь. Гайгүй эмхтэлэг болоод явжсэн чи яг. Тийм бүр чи бүр дэлчиг шар юм гарч ирээд хамаг стрессээ бараа тийм. За. Яг ингээ гоё амьдарч ийсэн зөө чи. За. Тэгэл ажил төрлөө гээл аймаг гоё амьдрал хийж гівэн байхгүй цаг хугацаа зогссон. Одоо тийм кинонууд идэв штэ. Цаг хугацаа зогссон зөө. Чи шууд юу их вэ?
цаг хугацаа зогссон гэхээр ч одоо яа. Шууд ингээ бүх юм зогссон гэсэн үг бүх байхгүй. хүмүүс гацсан маа. Тий, гацсан. Би ганцаараа хөдлөөд Чи байгаа. ганцаар хөдөлж байгаа. Яг юу их үү? Хамгийн их. Тэр хүмүүс сонсч мэдрэх юм уу? Юу ч мэдрэхгүй. Гэтэ тэр хүмүүс яг нөө чи ингээ хөдөлгөж болно дээ. Хүн дээр болж шиг. Яг юу их үү? Яа наачантай амар гаж асуулт байна тий. Тийм шүү дээ. Хүний гажлыг гаргаж ирэх гэдэг байгаа байхгүй юм. Чи заавал хүн дээр юм их гэдэг халбгүй шүү дээ хөөе. Өөр юм хийдэг ч юм уу байж болно шүү дээ. Машинтай хотын гудмаар явах юм болов уу? Тэр чи хүмүүс машин чинь байгаа шүү дээ. Яаж вэ? Тийм Монгол бас төвжирсэн Харин байна. тий. Год маань гэх. Наач нь бас Хулгай байна. за чи гаж бодлосоо оолц. Хулгай штэ. Үгүй яг өмнө бодчихсон гаж бодлосоо оолц. Хүн хөдөлгөжлөх юм гэдсэн. Хүнийг хөдөлгөж юу их гэж байна? Гүг зүгээр тэр хүн мэдрэх юм уу л гэсэн. Хүн тэврий гэж бодчихсон. Тэгээ тэр хүн мэдрэх юм болов уу гэж асуусан. Тэрнээс ч одоо тэгэд өөр яах. Өөр одоо тэр хүмүүсээр яах. Гэхдээ би бол одоо жишээ зүгээр ингэчээр байхгүй. Одоо годомжинд явж байгаа хүмүүс ч гэдэг юм уу те. Шууд өмдөн шудлаад. Тэгээ шууд буцаа цаг яваад хэлсэн чинь бас эвгүй өстэй. Нөгөөх нь яг харцсан шоолоо хийж ийлээс. Би бас сая чиний бодлыг сонслоо. Би чангатаас ийм хүн бодсон байх гэж бодлоо. Чамайг л би ийм юм бодож чадахгүй байх гэж сая сэтгэж гаргаж ирлээ. За одоо ингээд хосын харилцаан дээр байна шүү дээ. Чи юу н хэр ирэх хүн бэ? Би бол чамд нэг тийм ирэх гэж бол боддгүй өөрийнхөө бол. Эхлүүлж чаддаг эрэгтэй хүн гэж байдаг. За Тийм. Би яг энийг л амар сайн яг мэдэрсэн. Эмэгтэй хүнийг яг ийм бүр ялгаруулж чаддаг, бүр ийм жинхнээс одоо ингээл фэйсбүүк дээр ингээл нөгөө тэгш юм уу гэл нэг юм чатнууд байдаг шүү дээ. Бүр яг тийм болтол нь хайрлаж чаддаг эрэгтэй хүн гэж байд юм бэл. байна уу тэгээд байт юм байна тийм. Эсрэгээрээ амар юм хүүтэн хүндийг хатуу болгож чаддаг ч эрэгтэй хүн байдаг. Энэ бол яг ийм ирэх үү, ирэх биш үү гэдэг дээрээ бол биш юм байна л гэж би яг харсан. Ер нь хүн болгоом тийм шин чанар байд юм байна л гэсэн үг юм шүү дээ. Хүн болоо эмэгтэй хүн болгоны дотор нь жоохон ийм ирэх охин байдаг. Тэрийг нь гаргаж ирч чаддаг хүн л байд юм билий. Гаргаж иргээл их найшир гэдэг удаад байна гэсэн үг биш шүү дээ. Тэгээ яаж хайрлж ийн, ямар үйлдэл үзүүлж ийн тэрнээсээ шалтгаалаад эмэгтэй хүн зөөлрд юм билий. Эсвэргээрээ бүр ийм шуламшиг муухай ааштай бүр ийм амар болгодог ч төрлийн хүмүүс бас байд юм бил. Тийм. Яг тэгэхээр би бол яг эрхэлж чаддаг хүндээ бол бүр амар ирэх. Би лефтэн сууж чадахгүй намайг өргөөд оруулж гэж чадна. Гэтэ чи өөрийгөө анхнаасаа тийм хүн гэж бодож байсан юу? Үгүй. Тэрийг бол олж илэрсэн юм шүү дээ. Би ч юм бол өөрийгөө өмнө нь өстө би ч баг найз залуу шиг нь явна дөө. Тэр гэж үгээл тэгж боддог байсан. Тэр бол өнөөс би баг аваад үргэжчин дөө. Би ингээ болгочин даа. Бараг би лифт рүү үргэж оруулмаар л тэгдэг байсан чинь тэгэл яг ингээд мэдрээд ирэхээр шал өөр юм билий. Яг их ухаарад байна уу? Тийм шүү дээ. Сая зүгээр л би юм асуусч өөдөөс эхлүүлж чаддаг юм гэж байд юм аа. Өөдөө шууд бараг би ч одоо юу ч асууч удаа. За одоо манай энэ ихний хэсэг бол яг хөө мэдээж одоо daily өдөр тутмын ингээд ерөөхдөө энэ үний талаар юу болов яав юм ямар хүн байв те тийм их үзүүлсэн талаар ярилцлаа. Одоо хамгийн ноцтой. Би алга малга хааснаа яах гэж. Би хамгийн дуртай. Яг хамаагүй ярьж болдог байна. Муухай юм оюутан байхасаа л юм хөхтэйс яг юм хүний юм эмзэг сэдвийг хүндэж тэрнээсээ кайф авч таашаалаа. Тий. Хүмүүс ингээ уцаа оролдоод ингээ сууж штэ. Тэг шууд уцын навсныг үгүй зогтойч. Юу яа. За, одоо хамгийн гоё эсрэг орцгоё. Тэгээ энэ хэсэг нь болохоор халах хэсэг гэдэг нэртэй заяа. Тэгээ нэрнээсээ хүртэл сүрдмээр байна. Яг халаах юм уу тэг. Мэдгүй яа. Одоо асуувал үзээд байгаа юм. Яг юу ярилцах нь те. За, одоо 2 дахь хэсэг халах хэсэг хэлж байна. Тэгээд халах хэсгийнхаа эхний асуултыг асууж эхлэе. За. Сайн найз уу? Аль эсвэл сайхан хайр уу? Бүр яг сайхан хайр юм те. Дүү сайхан хайр. Яа, би чамагтайг ингээд эсрэгээрээ нөгөө талын сонгох гэж бодсон шүү дээ. Яг анкаг бол ингээд нөгөө найзуудтай амар хайртай. Тэгээ ер нь найз гэдэг зүйл дээр амар юм бат сүртэй байна гэх юм уу? Бат сүртэй шүү дээ. Гэхдээ одоо юу гэдэг мэдээж хүнд сайхан хайр нь гарч ирээд амьдралаа бодохоо хүрх юм бол хинч амьдралаа бодно шүү дээ. Би хизээч
нэг найзтайгаа насаараа хамт амьдраад тэр найзынхаа хүүхдийг гаргаж өгөөч ч юм уу явахгүй шүү дээ. Тэгээ тийм учраас сайхан хайр учрах юм бол мэдээ сайхан хайраа л сонгоно. Тэр нь сайхан хүн болгон тийм бодолтой байх байлгүй дээ. Гэтэ зарим нь бас яг найз гидий. Яг 10 жилд байсан бол би найзыгаа гэж хэлэх байсан баг. Тэгээ одоо арай илүү нөө нэг ингээд төлөвшөөд гэх юм уу те юм ойлгоод хөгшрөөд Тэг гэр бүлтэй болох хүсэлтэй учраас гэх юм. Тийм үү? Чи бүр тийм болчих юм уу? Гэр бүлтэй болох хүсэлтэй болчих юм уу? Гэр бүлтэй болмоор л байна шүү дээ. Сонсож байна аа. Гэр бүлтэй болмоор. Би тэгтээ хүүхд тахта би 24-т анхны хүүхдээ гаргана гэж боддог байлаа. Тэгсэн чинь яа. Тэгсэн чи одоо ингээд хинт пицца идэл. Пицца идэл халуухан балуухан солиороо бас. Хариу найз өдөр гэдэг асуулт. За. Тэгвэл токсик үерхлийг одоо чи яг юу гэж боддог вэ? Одоо тэг чиний мэдж байгаа тэр одоо хүмүүсээс одоо ингээл нэг тийм хосод байдаг шүү дээ. Ингээл хэлдээл ингээл токсик хосууд минийхаар бол юу юм сошиал дээр ингэж харж байгаагаар уу? Үгүй одоо би чаас жишээ асуугаа байхгүй. Зүгээр ер нь бол тэр үерхлийг юу гэж боддог вэ? Одоо тэр токсик үерхлэхээс илүү токсик хүн гэж байгаа шүү дээ. Одоо бүр яг. Тийм хүнтэй бол чи байна гэвэл боломжтой юу? Чи ер нь өөрөө бас хэр токсик хүн бэ? Би өөрөө бол нэг тийм токсик биш ээ. Гэтэ тийм үерхэлт бол байсан уу? Бараг үгүй. Тийм амар токсик харилцаанд бол байж үзээгүй. Тийм. Гэхдээ зүгээр ингээ эргэн тойрноос анзаараад ахнаа бас эвгүй юмнууд их байдаг гэлээ мэлий. Одоо зарим асууч ч мөр тийм байхгүй нөө нэг токсик бүр ингээ амар токсик харилцаа те. Тэнгүүтлээ ингээ тэрэндээ өөртөө юм нэг дуртай юм шиг чи нэг тийж анзаарчихсан уу? Дуртай штэ үгүй. Тий. Бүр ингээ гарч чадахгүй улам ингээ тийм хэрүүл оруулах юм уу? Тийм юмнаас ингээ хайрыг мэдрээд юм уу? Хайш. Манай найз бол амар токсик үерхлээсээ ингээ салж үнэхээр зөв хүнтэйгээ уулзчаал би юм 50 байж чадахгүй нэ гэдэг таах. Тийм хүмүүс байд юм билээ. Яалч юм байд юм лээ. Одоо тэгвэл бас буруу л юм баггүй. Энийг зүгээр яг яагаад ингэ тэр хүн ингэ сэтгэлтэнд байгаад байна гэхээр би зүгээр ингэж бодсон зэ. Яг ингэ хүний бүх мэдрэмжийг дээд зэгтэн тултал тэр хүн хүргэж чаддаг учраас тэр хүнийг эзэж мартдаг юм шиг байна. Уурлах, гомдох, уйлах, хайрлах тэр бүх мэдрэмжийг яг тултал нь хамгийн дээд зэгт нь яг хүргэж чаддаг нэг хүн байгаад байна шүү дээ. Тэнгүүд нэг одоо сайн гай бол яг зөвхөн хайрлах мэдрэмжийг л хүргээд байна шүү дээ. Тэр хүн дээрээс гомдохгүй байна, уурлахгүй байна тий. Тэнгүүд яг бүх мэдрэмжийг зэрэг ингэж асааж чаддаг хүн л яг ингэ бүр ингэж шунд дурлаач ч юм бүр тэрийг яг насан туршдаа зүрх сэтгэлдээ бодож явдаг юм шиг байгаа юм. Амар гомдоосон үнэ хүн амар санаад идэв шүү дээ. Тийм юм байна. Тийм юм. Голд нь ортол юм хийсэн юм чи одоо мартахгүй шүү дээ. Мартаж чадахгүй ингээ гомдоол ингээ тэрнийгээ бодоод ч юм уу шаналж ороод яваад байдаг шүү дээ. Би зүгээр тэгж ойлгосон. Тийм юм. Би ч ер нь бодоод бас тийм юм байна. Хүн яг өөрийг нь хамгийн гомдоосон үнийг л өөрийгөө амар хайртай байсан гэж андуураад бодоод яваад идэв юм шиг байна. Эсвэл яг ингээд заримдаа яг үгүй мэн яг чиний хэлсэн зүйл юм байна нөгөө нэг одоо уйлахтай хитрхийх одоо баярлах гэдэг ч юм уу те аз жаргалтай тэр үе мөчөж одоо нөгөө хүний сэтгэл хөдлөлийн хамгийн оргил юмнууд байгаа шүү дээ. Тэгээ тэрийг ингээд тэр хүн хамт бүтээлцсэн болохоор бас ялчгүй ингээд 50 биш тийм үнтэй л хамт авах хэрэгтэй байна гэдэг ч юм уу те. Тийм юм байна. За дүүл чи яг за чиний зөө яг хамгийн одоо бие чи эсвэрдээс ч юм уу яг хамгийн секси парт яг аль хэсэг чинь вэ? Чиний бодлоор. Миний бодлоор яа энэ ч одоо шүү том үний нэвтрүүлэг болчих юм шиг. Хамаагүй шүү дээ. Одоо миний хэлж одоо ямар том үний нэвтрүүлэг. Би бол чиний гар гэж бодож байна. Гараа. За би болвол хөл хөх хоёр гэж хэл. Тий. Тэ гоё үлтэй юм уу? Хөлийн хороо юу? Тий. Хөлийн хороо. Шаруулваач. Хөлийн хороо юу? Үний юм байна. Тэгээд юу? Би бас тохиолдлоор ганц зөрөдөө харж байсан. Уусаа 100 сандал мандал төсөөл явдаг шүү дээ. Амар гоё хөлийн хороотой орно. Гач юм. Юугаа бодоод байгаа юм бэ? Дараачихаа явыг асуух. За тэгвэл миний талаар анхны сэтгэл. Би бас чамд хэлээ. Ямар хөөрхөн залуу, үгүй залууч гэж тэр чинь жоохон байсан. Чи 2 курс, би 1-р курс гэсэн. Гэр ямар хөөрхөн хүү вэ л гэж харж байсан. Өөрөөр хэлбэл би бүр чамайг юу өмссөн байсныг бараг мэдэж байна. Чи нэг юм
бэж өнгөтэй ноолорын цамцтай байлуу. Ийм цахилгаантай. Тэгээд ийм жоох юм урт давтар ийм урагшаагаа ингэсэн юм үстэй. Тэгээл нэг ийм яг нэг тийм гай байсан. Тэгэл би ямар хөөрхөн хүүхэд вэ гэж бодож ирсэн. Тэгэл манай сайн найз нэж таарад тэнгүүтлээ тухайн үед чи бас нэг охинтой үерхдэг байсан. За болоорой хөө одоо бодлоо юм ирсэн. Тийштэй үерхдэг байсан. Тийм үерхдэг байсан. Тийм тэгэл би Чинзооч яг тэр найз охин мохонд амар юм үнэн чайртай мартай. Одоо тийм юм ингэж харагддаг. Тэгэл би энэ амар юм зөв хүүхд юм байна даа л гэж бодож ирсэн. Ийм одоо ийм зөв гэдгийг ойлгож байгаа шүү дээ. Одоо ингээл юм найз охиндоо үнэн чайртай тэгснэ ингээл юм өндөр ийм тийм тэгэл жиж ийм бас бусдыгаа бодвол юм уу байсан шүү дээ. 50 хүн татдаггүй байлуу. Тийм тэгэл би чамайг айгу зөв хүүхд байна л гэж харж ирсэн. Тийм гоё хүүхд байна гэл тийм. Тий. За би ч хэллээ хэлхэн чаашаа хэлсэн шүү дээ. Аах амар хайртай байсан. Тэгээ би ч салж малсныхын дараа нь баха. Хайртай жаад би бүр хамт кино үзэхүүгээ асууж ирсэн. Тэгээ тэгсэн чинь надаа үгүй хоёлаа яг хөөсөн ши хоёлаа зөө гоё найзлаа гэд. Тийм юм бахалж ижлээ. Тэр чи ямар киноч вэ? Өвөл үс юм аа. Яг өвөл яг кино үзэхүүгээ асуусан чинь. Тэгээ дээр үйл явдалтай 3 дахь курс мөрсөх те. Тийм үү? Тийм үү. Гурав курсэл тийм болцсон. Тэгэж явж байгаа бол удаачгүй аглууч найзлаатай болцсон юм аа. Одоо хүмүүсээс мэднэ. Ингүнбаатар гэдэг одоо манай шоуны залуу гэдэг юм аа. Ингүнэттэй үргэлжчихсэн тийм ээ? Тийм ээ. Тийм. Тэгээд тоо чи хэр удаа үргэлээ? Ер нь бол тэгэл яг 1 жил бүр яг ингэж үерхэд тэгээ 2 жил зууралтаад 3 жилийн энэ үрийг үтсэн. Дундаа завсартай гэдэг. Дундаа бол маш их завсартай. Тэгээд Завэж тайм гэдэг юм бас. Тайм бол биш ээ. Бүр ингэ муудалцаа болж мэлсэн ч юм уу те. Тийм. Юу вэ тэгээд болчоод тэгээд нийсэн. Болчоод угаасаа ингэ болж чадахгүй л байсан л байхгүй. Хоёр ч тэгвэл токсик байсан юм шүү. Би нэг токсик гэж боддгоо юм аа. Тийм. Зүгээр л тийм мартаж чаддгүй л байсан юм болов. Тэгээ түрүүний тайлбартай чинь нийлээд байгаа юм шүү. Гэтэ бас арайч тийм биш токсик бол биш юм байна те. Ингүүнэж гой залуу шүү. Тийм ээ. Той ихтэй амар хөөрхөн биш. Тэр нөгөө нэг янз зураг мурах ч юм уу те. Тиймэрхүү зүйлсүүд амар нээлттэй өрхдөг байсан мэт те. Би бол тэгэж боддтой. Тийм. За тэгвэл яг үргэлжлэл дээр асуу заяа. Одоо ингээд нээлттэй эсвэл ингээд аль болох юмудаа ингээд нууцлдаг юм хаалттай ба шүү дээ. Тэг яг чи бол одоо жишээ нь ингээд аль нь үйл чамд илүү тэр харилцаа амар юм шиг санагдаж байна. Одоо бол хаалттай. Яагаад? Одоо л нөгөө хүмүүсийн нүдэн дээр ил болчихсон учраас гэх юм уу. Тэр үед ингүүнээдээ үерхдэг байхад чинь бит хоёрын хин юм их даагч магчтай байгаагүй үе яахгүй юу? Тийм хүмүүс мэддгүү байсан үе гэсэн үг. Тэгээ тийм учраас ингээ илүү үерхдэг байсан. Тэгэнгүүт л одоо болохоор хүмүүсийн хил амнаас жоохон айдаг. Хүмүүс бас дураараа штэ. Тэгэл тийм юмнаас зур хол бай. Тэгтээ найз залуутай юу одоо юу гэдэг нь харилцаатай юу үгүй юу гэдгээ нуухгүй. Гэхдээ хинтэй вэ гэдгээ нууж явна гэсэн үг тийм. Тэгвэл бол хүмүүс ч бас эвгүй юм бас их болдгийм бэ лээ. Хизээ нэгэн цагт уусаа гарч ирнэ гэж бол бодохгүй нь. Гарч ирнэ л дээ. Тэгтээ тийш нэг улаан цай өөрөө зарлал ингээл бүр байн хамт дорё гэж юм уу тийм юмыг бол нэг амар хүсгээ болсон. Тэрийг бол ойлгож авсан л гэсэн юм шүү дээ. Тийм байна. Ер нь бол адилхан бодох юм биш үү бидсэн. Шууд ингээд ингээд энэ үнтэй гэдгээ ингээд хэлнэ гэдэг чаас. Одоо бид нар ингээд даал тухамсраараа ч юм уу ингээд цаанаасаа нэг 2 осны 6 устгах ч гутал шууд живрээр гэл эхэлдэг. Салчиж нөгөө юм шиг л. Нөгөө яж салчи дагалцгаа болчих гэл ингээд хүмүүсийн ярианд ороод эхэлж байгаа юм. Тэгэл тэгэнгүүт л тэр амар юм төвхдөж. Тэгэл буцаал дагалцсан. Энэ хоёр нийлчдэх гээд байсан юм харагддаг ч юм уу. Тэгээ нэг ийм явган хил амд орохоос жоохон айдаг болсон гэх юм уу. Тийм. Одоо ер нь цаашдаа яг энэ үрэ байна гэсэн үг. Тэгэл магадгүй би ингээд хүнтэй ирэх боллоо гэдэг ч юм уу. Гэрлүүл ингэж харуулъя. Гэрлээд нөхөр хөвгттэй болдог ч юм уу те. Бүр яг ийм амьдрал маань тогтоод бүр за ингээл энэ хүнтэйгээ насыг барах юм байна гэж бодсон үед бол мэдээж тэгэл гоё хормын бичлэгээ задлдаг ч юм уу те ингээл. Тэр чи баг хормын бичлэгээ шууд задлал сүрприз өрнө гэсэн үг юм шүү дээ хүмүүст бол. Би ингээ хормоо их гэж байгаа юм байна шүү гэд. Гинтл мэдэгдэн гэсэн үг юм шүү дээ. Гинтэн цааш юм бэ тэр хальт нэг тасаж байгаа доо. Эхлээд нэг гар орж ирээ. Дараа нь мөр орж ирээд гэдэг шиг. Бараг. Тэг ер нь дээр царай марыг нууж муугаал хүмүүсийн хил амнаас хол байлгамаар шүү дээ.
Өөрийгөө ч тэр өрөөлийг ч тэр бас. Тийм. Хэцүү байдалд орвол хэрвээ зүгээр миний үерч байгаа хүмүүс маань ийм паблик амьдрал дургуун юм байвал яах. Тийм шүү дээ. Тийм. Тэгэхээр бас нөгөө үнэч тэр өөрийгөө ч тэр бодоод харилцаагаа ингээд гоё нууц чигээр нь ингэж хадгалж үлдэхийг хүсдэг. Болсон. Тийм болсон. Ер нь их нууцлаг хүн биш шүү дээ. Ил байсан чинь амар дуумууд ивсээ зургнуудаар ингээд рил хийж тийм хэлсэн шүү дээ хүмүүс. Тийм шүү дээ. Гээгэн л нөгөө нэг яг тэр одоо хүмүүсийн мэд тэр мэдээж ингүнэл байгаа шүү дээ. Тэгэл ингүнийг яг яажсан тэр үед нэвтрүүлэг гад ирсэн чил амарс нэг хакад ингэж өгдөг байсан ингээл амар харийн дуумууд ивссэн те. Тэрийг харчаал бас энэ хоёр ч та салцсан хүмүүс шүү дээ. Хоёулангийн тайж мэддэг болсон. Хос хоёр салахад хайр нь хайждаг бай. Тэр гэж амар постууд яваа. Тэрийг хайр хаашаа алга болдог бай гэсэн. Тэгэл амар дээлтэй зураг мураг те нөгөө нэг хоёр нөгөө хамт Тэгээ хавцсан. сошиал дээр нэг тим пост ганц байхад хангалттай л гэж бодож байна. Тэгэхгүй ингээ өөрөөр үдэ гээл байсгээл ингээ гарч ирдэг. Дахиад тэгээ 2 жилийн дараа шал өөр үдэ гад ирцтэй. Дахиад хос хоёр салгад гээл. тэгээ салчвал яах юм. Өмнө амьдралд юу ч тохиолж болж тэгээ салс. Тэгээ нэг тийм паблик фигурд нэг тим амар муу юм битэж гайхаж болох хэцүү юм тийм ээ. Тэрнээс айдаг гэсэн үг. Тийм айхан ч удаа хайшин зүгээр одоо угаасаа л дэмийл зүйлтэй. Тэгээ олонний хил амнаас ер нь бол хол бай гэдэг бодолтой л юм биш үү те. Олонний хил ам чиштэй одоо манай үзэгчид та бүхэн маань л эдэн шүү дээ. Тэгээд би бол та нарыг ерөөсөө тэгж муу муугаар боддоггүй. Би та нартай амар хайртай. Тэгээд бүх зүйлээ би гоё хуваалцсан. Ака шиг бол та нарыг ингэж би молохгүй. Чааг нэг бас нэг амар яцсан юм. За. Жимээгөө. Огсны бодол. Тийм. Ер нь бол шивэст бас айгуу сонирхолтой те. Шивэст бол дуртай. Тэгээс анх миний мэдхээр л бас шивэстэй л охин байсан. Тэгээд тийм анхны сэтгэл төр илүү тийм байхгүй. Нэг эмхтэй хүн ингээд шивэстэй. Тэгээд би бас тийм эмхтэй шивэстэй хүнтэй анхудаа яг найзалжсэн байхгүй. Тэгээд энэ ч бас нэг тийм хардкор. Юу хардкор ч угаас рок сонсдог юм шүү дээ. Рок хүн байсан байхгүй. Тэснэ ийм шивэс мэвэстэй найлаа гэж харт нилээ эвгүй охин байсан байхгүй юу. Тэгээд за шивэсэн дээр холбогдуулж хэлэхэд бол чи бас шивэстэй юу? Шивэстэй удлаа мэдсээрэж асууж энэ. Миний баг бүх шивээс асууж штэ манайхаа. Манайхаа. Нэр энэ ч удаа ингээл ишка хайлуунаа хоёртой бас энэ ч эний тэгээ цаашаа итгэл цэгээ бид нэр тавуулаа хос тэгэнгүүтлээ өөр чи хаана болоо нуруунд дээр байдаг юм шивээс манаас Даалгавч уу? Даалгавч чиг шиг даалгавч биш өө. Энэ нөө том уу? Тийм. Тэр чи хос юм уу? Тэрний доор нь өөр шивээсээс юм. Тэрийг болохоор би бүр нөгөө дунд ангид найзалдаг байсан найзуудтайгаа хосоороо хийлгэжсэн боловч айгу муу хүн дээр хийлгэснээс болоод айгу муухай болцсон аахгүй. Тэгээ би тэрийг заа энийг засуулжсанаас даруулчих гэж удаа даруулсан. Тэгэнгүүт л энэ бас ингээд хосдаг ингээд баг миний хийлгэсэн ихэнх шивээснүүд хос. Эрэгтэй үед бас. Бага тий. Бага. Хос шивээс хэлэхдээ тэгээд хоёр зүгээр яг ярилцаад хэлчихсэн. Тэгин шүү дээ ярилцахгүй яаж хэлэх вэ тий. Ер нь бол төлөвлөж ийсэн үү тий? Тий. Хоёлаа ингээд цаашдаа урт удаан явах байхаа ингээд. Үгүй энэ ийм учиртай. Энэ шивэсний тухай хүмүүс бүр амар их асуудаг. За танаа нэвтрүүлэг. Аль шивэсэн? Зориулаад хэлээд өгье. Хонаач. Яг энэ хос шивэс гэхгүй. Энэ шивэс болохоор бит хоёр үрд хамт байна гэсэн утгатай биш. Зүр үргэлж миний сэтгэл зүрхэнд байна л гэсэн утгатай. Сасан ч гэсэндээ зүгээр үргэлж дурсаж явна гэсэн утгатай шивэс. Сайн сайхнаар ингээд нэг ингээд дурсаж явна. Ер нь нэг нэгээ бодож явна. Тийм. Үргэлж ингээд энэ дотор минь үлдэж явна л гэсэн утгатай болохоос биш. Хоёлоо хизээд салахгүй шүү гэж бол хийлгэсэн шивэс бол биш. Тэгээ ингүүнэт хэлсэн шивэс шүү дээ. Энийг л асуух гэсэн юм да. Тэгээ энэ шивэсний тухай би ямар ч нэвтрүүлэг дээр ярьж байгаагүй. Гэтэ одоо яг хуу хэлчих. Хамаагүй шүү дээ. Өмнө тэгээ. Ингүүнэг Японд очсон чинь энэтхэг найзны шивэсийг уншаад л. Арфаны гост. Энэ ч уг нь хүнд ингэж уншигдахгүй гэж ингэж зориулж хэлсэн. Бараг тийм хоёлаа хамт хайцтай байсан хэний ч мэдэхгүй одоо. Тэр шүү Google Translate шүү. Нэрээ үү ямарсан. Бүр Google Translate-ийн фонтоор шивүүлсэн. Галуу. Тэгээ наач гэхдээ яг зөв болсон юм уу яг? Зөв. Тэгээ энэтхэг найз нь уншаал байгаа юм тийм. Өдөө шууд утгах нь бол мэдсэн юм биш үү? Тэр найз нь бол мэдсэн. Яг хүмүүс бол сайн мэддэггүй юм. Тэгээ зүгээр нэг ийм утгатай юм байт юм аа л гэж. Тэгэхгүй тэгэл нэг хүмүүс тэгээд одоо та хоёр тэгээ салцсан шивээсээ яах вэ? Тийм мэддэг. Энэ бол нэг тим шивээс бол биш. Тий. Миний хэсэг юу нь бол адилхан дөө. Би бас Таиландд яг За юу одоо ам алцаа өөрийнхөө юм хамаагүй. Сонсч байсан юм гэсэн чинь шивээс. Тий. Таиланд. Яа ингэж хэлсэн гэдэл үү? Тий, нөгөө нэг ингэж нөгөө хатаадаг. Тий. Тийм юм хэлээ хусанд ингэ яд тийм юм. Анхны шивээс. Анхны шивээс. Би зүгээр чамаас нөгөө ингэ зүгээр шивүүлэх ингэж хатаах шивүүл хоёр ялгааг асуух гэсэн. Машин нэлээд үүддэг гэсэн. Тийм үү? Тийм.
Тэг би ч бас тэгж хийлгэж хийстэй. Дурсамжтай дөө ер нь бол дурсамжаа хадгална гэх юм уу. Одоо үлдээл гэсэн үг юм да. Тийм байна. За тэгээд тодорхой хугацааг зарцуулаад маань нэвтрүүлэгт ирж бас ярилцсан чанд аймаг баярлалаа. Тэг бас найзаасаа бас хамаагүй юмнууд бас ярьж асуумааргүй нөө. Тэг би ч одоо хайртай энэ охин тэгээд духгүй байлгамааргүй. Аль болох бас тухтай байх гэж хичээлээ бас нээлттэй ярилцсан чанд бас баярлалаа. Баярлалаа. Тийм. За мэдээж бас нэг нэвтрүүлэг л юм чинь тийм ээ. Бас ингээд би бас өөрөө нэмж зүйл юм чинь мэдээж бас гарын бэлэг бас байгаа. Гарын бэлэгтэй. За манай пицца хатын нэрэмжт дотроо бүтээгдэхүүнүүд байгаа гарын бэлэг хойлогоо залаад үсчихээ. За энэ ч сонин юм байд юм да. Би ч бас зарим мэддэггүй ч сүлд мэдэж авсан. Чи ер нь хэр тэмдэглэл хөтэлдэг үлээ. Айгу. Одоо ажил мэргэжтэй холбоотой бол чамд хэрэг болох байх. Тийм. Нилийн дэвтэр маань байна. За тэнгуүтлээ энэ болохоор манай бас мерч байна. Мерч бодоолохгүй байгаа пицца хатын. Тэг буцаага ичцээ. За энэ болохоор мэдээж стикер байна. Чи одоо офс ажил хийж байгаа юм чи лаптоп ч юм уу тий. Тэр зүйлсүүд дээр зарим хөөрхний яг бүгдийг наа гэж болж байгаа би шаардахгүй. Аль хөөрхнүүд. За мэдээж цааны аяа маань байна. Энэ амар сонир юм. Чи энийг юу гэж бодож байна? Хоолны сан цүнх. Хаш би л ганцаараа мэддэггүй. Би энийг юу анхаарч мэдхгүй зөө энэ юу юм бэ? Асуусан өмнөхөө зөрчлөхөөр бүгдээрээ наа чи халуун бол. Нэг олон дулаан нэрдэг. За. Хоолны сав байгаа. Ийм байна. За тэгээд өөр хоолны савыг урагдсан байсан шүү дээ. зөв тэг хэрэгжилж болно шүү дээ. За тэгээд гоё хөрхөө тортоо. Болно шүү дээ. Хэрэгжилж болно шүү дээ. Бүгд ортоо гарын бэлэг өглөө. За тэгээд ярилцсанд баярлалаа. За баярлаа. Хойлоо камера унцаад гоё тэрэлтнээс. Пиццагаар дайсанд баярлаа. Гоё гарын бэлэг өгсөнд баярлаа. Камера унтснараа гоё тэрэлтний би бүр тэрийг амар утчих. Амар. За найзын өөр тэрч чи яа ингэж санаа. За баяртай. Тэгээд энэ удаагийн дугаар инхүү дуусч байна. Тэгээд дараагийн дугаараар болцсоо. Дараагийн дугаараас сонирхолтой зочоо оруулна гэж бол амлаа. Тэгээд бас ямар хүмүүс оруулмаар байна те. Манайхан бас доор комментст гоё бичээрэй. Тэгээд тэндээс ч харж чад аль болох чадхаараа бас оролцогчтойгоо бол өөрийнхөөгаа. За баяртай. Баяртай. I don't know.